Оросууд яагаад Аляскыг авах гээд байна вэ? Аляск аль улсын газар нутаг вэ гэдэг сэдвийн хүрээнд ярья. Сүүлийн үед бол одоо геополитик буюу улс төрийн газар зүйтэй холбоотой хоёр том гүрний дунд болсон нэгэн түүхэн үйл явдлын талаар ярингаа түүнд гарч буй англи үгийг бас тайлбарлая. Geopolitics гэдэг үг нь бол газар зүйн байршил, улс төр, олон улсын харилцаанд үзүүлэх нөлөөг судалдаг юм шинжлэх ухааны талаар байна. За мөн Arctic Ocean буюу хойд мөсөн далай, туйлын далай гэсэн үг. За Pacific Ocean буюу номхон далай. За Sea энэ дээр болохоор Bering Sea гэж гарч байгаа. Берингийн тэнгис гэсэн үг. За дараад нь болохоор Bering Strait гэж гарч байгаа. Энэ бол Strait гэдэг нь бол байгалаас үүсэлтэй хоолойг нэрлэж байгаа. За харин хүний гараар бүтээгдсэн бол канал гэж нэрлэдэг тийм ээ. За дараад нь болохоор Alaska State буюу Аляск муж улс. За мөн алдартай аялагч Берингийн талаар бас гарна. За мөн expedition гэсэн үг байна. За expedition гэдэг үг бол судалгаа шинжилгээ хийх эсвэл газар нутгаа өргөжүүлэх зорилготой ийм аяллыг бол expedition гэж нэрлэдэг. За мөн explorer гэсэн үг гарч байна. Судлаач, хайгч гэсэн утгатай юм үг. За мөн cartographer буюу зураг зүйж, газар зүйн зураг зурагдаг ийм хүмүүсийг хэлдэг. За тэгээд negotiate буюу гэрээ хэлцээр хийх гэсэн ийм үгнүүд гарнаа. Аляск хаана байдаг, ямар ач холбогдолтой газар вэ гэдгийг эхлээд ярих нь зүйтэй байх гэж бодож байна. 1959 онд Аляск бол Аляскын муж улс маань болохоор өөрөө 49 дэх Америк нэгдсэн улсын муж болсон байдаг. За 1.5 сая км талбайтай бараг манай улстай газар нутгийн хэмжээгээр ижил өргөн уудам нутагтай. Америкийн хувьд бол хамгийн том газар нутагтай муж улс. За нутаг дэвсгэрээс салангад гэж байна тий. За тэр нь болохоор Америк нэгдсэн улсын хэмжээ байгаа. За Аляск бол нутаг дэвсгэрээс тусдаа оршдог. Дунд нь болохоор одоо энэ дээр Америк нэгдсэн улс, энэ дээр болохоор Аляск муж улс тусдаа оршдог. Хойд мөсөн далайтай хилэлдэг. Өмнөд хэсгээрээ болохоор номхон талайтай хилэлдэг. За мөн Оросын холбооны улс буюу Аз твтэй Берингийн хоолойгоор Bering Strait-ээр одоо хойд Америкийн твээс тусгаарлагдсан. За геополитикийн хувьд асар ийм ач холбогдолтой ийм газар нутаг. Нэг жишээ хэлэхэд бол урд нь Америкт бол хойд мөсөн далай, хойд туйлын эзэмшлийн газар нутаг байхгүй байсан. За тэгээд Аляск муж улс Америк нэгдсэн улсын бүрэлдэхүүнд орсноороо хойд туйлд өөрийн гэсэн ийм бүрэлдэхүүн эзэмшлийн нөлөөгөө тогтоосон ийм чухал ач холбогдолтой. За мөн номхон далай, Япон, Оросын хүрээний далай тэнгист чухал байр суурь эзэлдэг. За ийм газар байна. Тэгээд энэ газар маань бол яаж яваад одоо Оросын мэдлэлд орсон юм бэ гэж. Анх газар энэ нутгийг одоо олж эзэмшсэн бэ гэдгээс эхэлнэ. Тэгэхээр 1741 онд Дайн гаралтай Оросын далай судлаач Беринг анх энэ газар руу аялаж энэ газрыг илүү сайтар судалсан байна. За тэгээд энэ Берингийн expedition бол энд очиод ийм газар байдаг гэдгийг мэдээд за Беринг өөрөө тэр чинь Берингийн хоолойгоор гарсан. За Берингийн тэнгисч гэж байдаг. Энийг одоо тухайн аялагчийн нэрээр гэж хүндэтгэж нэрлэх тийм юу байдаг. Тэгэхээр бол Беринг бол чухал ач холбогдолтой аяллыг хийсэн байна. За тэгээд энэ газар маань болохоор 18 дугаар зууны сүүлээр алс зэлүүд одоо ийм Аляскийн газар нутаг байжэд л Оросууд энчээ ирээд анхны сурингуудыг байгуулж энчээ одоо үслэг ангийн арилжаа намаа хийх болсон. 19 дугаар зууны дунд үеэс ангийн одоо эрэлт буурж ашиг орлого нь багассан учраас ашиг орлого багассан. За тэгээд дээрэс нь бол Оросын хаант улс алс хязгаар одоо энэ Аляска муж улсыг
захирахад, удирдахад их хүндрэлтэй тулгарсан байна. За мөн ингэ байж байтал Оросын эзэнт гүрэн маань Кримийн дайнд оролцоод тэрэнд ялагдаад эдийн засгийн хувьд бол ихээхэн алдагдлалд орсон байдаг. За ингэснээрээ нөгөө алс хол байсан нөгөө Аляскаг зарах тийм нөхцөл бүрэлдсэн байгаа. Энийг зараад зарсан мөнгө нь олсон мөнгөөрөө үр ширээ дараа гэсэн тийм бодлого барьсан байна. За үүний тулд одоо хамгийн эхлээд Америк нэгдсэн улсад бол Америк нэгдсэнтэй холбоо тогтоогоод энэ манай Аляск гэдэг энэ газар нутгийг одоо аваач энийгээ зармаар байна гэдгээ англиар дамжуулж, Их Британаар дамжуулж хэлсэн байна. За ингээд тэрний дараа хоёр улс хоорондоо ярилцаад тухайн үед одоо Английн Америк нэгдсэн улсын төрийн нарийн бичгийн дарга байсан Seward энийг одоо Америк нэгдсэн улсын конгресстэй сенатуудаар дэмжүүлээд энийг авахыг зөвшөөрүүлж чадсан. За ингээд Орос болон Америк нэгдсэн улс 1867 онд 7.2 сая доллараар Аляскийг Оросоос худалдаж авсан байдаг. За Оросоос ингэж худалдаж аваад энэ нь бол ойролцоогоор маш хямдхан худалдаж авсан гэж байгаа. 1 акр газрыг бараг 2 центээр үнэлэгдэх хэмжээгээр ийм бага мөнгөөр худалдаж авсан. За Оросын хувьд бол энэ газар нутгийг зарснараа угаасаа алдах гад байсан, Европчуудад алдах гадсан, Британчуудад алдах гад байсан өөрийн алс хязгаарлагдмал нутгаа зарснараа туйлын баяртай байсан бол Америк нэгдсэн улсын хувьд бол эхний үед бол Аляскийг бол ашиггүй, хэрэггүй тийм газар авлаа гэж нэлээд шүүмжлэлт одоо өртөжсэн гэж байгаа юм. Гэвч одоо цаг хугацаа явах хэрээр Америкийн нөгөө худалдаж авсан энэ Seward-ийн хөлдөө хайрга гэж нэрлэдэг байж л тээ. За одоо энэ газар маань улам үнцэнтэй болж за геополитикийн хувьд их нөлөөтэй юм газар нутаг болсон байна. За ингээд хожим Аляскт чинь нөгөө алт гараад алтны халуурлаас болж тийшээ маш их хүмүүс нүүж очсон. За дээрэс нь асар их байгалийн нөөцтэй гэдэг нь тогтоогдсон. Хамгийн гол нь газар зүйн байршлын хувьд маш ашигтай тийм байрлалд оршиж байгаа ийм газар. Тэгээ байж адил дэлхийн 1-2 дугаар дайны үед бол Америкийн нэгдсэн улсын одоо гол номхон далайн бас нэг чухал байрлалыг одоо эзэлж байсан ийм онцгой юм газар болсон. Одоо ч гэсэндээ одоо хойд туйлын бүс нутгийн хувьд Америк нэгдсэн хувьд бол улсын хувьд бол маш тийм чухал газрын нэг болсоор байна. За ийм түүхтэй. За энэ дээр болохоор Alaska Purchase буюу одоо Аляскийн гэрээний талаар өгүүлбэр байна. Энэ өгүүлбэр дээр болохоор 1867 онд Америкийн ерөнхийлөгч Andrew Johnson negotiated Alaska Purchase with the Russians for $7.2 million гэсэн байна. Буюу $2 сая доллараар худалдаж авсан гэж байна. За ийм нэг түүх байна. За энэ дээрээс юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр газар нутаг гэдэг бол ерөөсөө геополитик аль ч улсын хамгийн чухал үнэт зүйл. Энийг бол ямар ч мөнгөөр үнэлж болохгүй ийм чухал зүйл байдаг. За энэ дээр бол тухайн үеийн нөхцөл байдлаас болоод маш хямдханаар маш ач холбогдолтой газар нутгаа Оросууд Америк нэгдсэн улсад зарсан байдаг. Мөн дараагийн удаа та бүхэндээ Америк нэгдсэн улс өөр газар нутгаа тэлхийн тулд Францаас, Мексикээс, за Англиас маш хэмжээний газруудыг авсан талаар сонирхолтой түүхийг ярьж өгөх болно.